14 настай энэтхэг хүү Нихал Битла үе тэнгийнхнийхээ нэгэн адил компьютер тоглоом тоглодог. Хүүг таньдаг хүмүүс түүнийг хурц нүдтэй хүүхэд шиг гинэн хэмээн ярьцгаадаг байна. Энэ хүүгийн бие нь хөгшин хүнийг шиг. Тодруулбал Нихал Битла хүүгийн арьс нь үрчиж, үс нь халцарч, булчин шүрмэс нь суларчээ. Тэрбээр 12.5 кг жинтэй бөгөөд 120 см өндөртэй юм. Нихал хүү энэтхэгийн Мумбай хотын захад амьдардаг. Эмч нар түүнийг маш хурдцтай хөгшөрдөг Хатчинсон Гилберт Прогер синдром гэдэг генийн ховор өвчтэй хэмээн оншилсан байна. Энэ хүүгийн оюун санаа нь үе тэнгийнхнийхээ нэгэн адил боловч бие нь хөгшөрч эрүүл мэнд нь улам дорцсоор байгаа юм. Тэрбээр 3 зүйлийг хийж үзхийг маш ихээр хүсэж байгаа бөгөөд тэдгээр хүслийг нь асуухад Японы Honda компанийн үйлдвэрлэсэн робот Асимотой уулзах, Калифорнийн Диснейлэндэд очих хэмээн хэлсэн байна. Харин 3 дахь хүслээ нууцлжээ. Түүний эцэг нь хүүгийнхээ үлдсэн амьдралыг дурсамжтай өнгөрөөхийг хүсэж байгаагаа илэрхийлж, хүүд маань хэр урт хугацаа үлдсэн нь асуудал биш. Би одоо хүүгийнхээ хүслийг биелүүлэхийг л хүсэж байна хэмээн ярьсан байна.